явж ирсэн чинь нөгөө менингийн оператаас явж байгаа авч. Тэгээд ер нь хэлчээр байсан дээр юм байна гэж юм байна. Хамаагүй тийм шүү дээ. Энэ нөгөө таны гэрээсээ нөгөө энэ чинь нэг юм биш нэг гэрээ хүүхдүүд болдог. Нэг хэд билээ хэдгээр анги билээ? Намайг Маргаret гэдэг мэдэг 3 дугаар анги. За намайг шилжүүлэх 3 дугаар анги. За миний хүүгийн нэр хэдгээр анги билээ? Намайг Мөксөн анги гэдэг 4 дугаар анги. За сайн байна уу? За хэдгээр анги нэр хэн? Сайн байна уу? За сайхан зурч байна уу? Сайхан зурч байна. Бид нар бас энэгээр ингээд нэг ажил төрөлхөөр тойроод яваад та хэдэг устыг тойроод ирээ. Юу болж байна? Манай сургуулиуд нь яаж байна? Та одоо ингээд 3 жил урчлаа таны одоо энэ сургуулийн тухай бодол юу байна? За баярлалаа ингэж хэлсэн. Тэр нь байсаг ирдэгдээ оноо гэжтэй байна. Эцэг ихтэйгээр хамт байна гэдгийг жаргалыг та мэдэрв. Мэдэрлээ. Ялгаа их гарсан. Хүүхдүүдтэй байх чинь хүүхдүүд өөрсдөнд нь тэр санах зовлон гэж байхгүй. Баяртай. Эцэг хүүхдүүд ч ихсээ баяртай, тавтай байх санаа зовлон байх хүүхдүүд хичээл хийгээд сургуультай ингээд юм байж энэ. Манай гэрээ хийгээд хичээлээсээ манай авчдаг цэвэр. Тэгээд төмс хүснэ болохоор манай юм тайлчдаг. Тэгээд хичээлээсээ бас авчдаг. Одоо бид нар чинь малчин байж байгаа чинь бас нэг сүүгээр одоо ингээд улам малч олцоод ирэх юм бол одоо хүүхэд нь ингээд яваад тэгээд таах болоод байна тий. Мач таах байх юм бид нар бүр сүү цагаан эдэгээ одоо авдаг болно шүү дээ. Одоо сая 9 сарын одоо 9 сарын 1-ээс 7 хоногийн 2 өдөрс сүү цагаан өгнө гэж яриад шүү дээ. Тэгээд хэрэгжээд Улаанбаатарт хэрэгжиж байгаа. Тэгэд одоо манайх бол хэд дамжихгүйгээр гаднаас авах шатах нь машины гараас гарна. Одоо тэгээд 9 бүгдээ хоршоод ирэхлээр ариут яваач юм энд одоо ч хоньны аж ахуйдаа одоо бараг хөрөнгөтөр болно шүү дээ. Сургуульч өөрөө би дагаад эцэг эхчүүд нь ч гэсэн хөрөнгө чинээтэй болоо тийм маш гэсэн хүүхдээ азраад эн чинь уул хол биш юм байна шүү дээ. Энд чи одоо бид нар чэнжийн асуудал гэж байхгүй шүү дээ. Тийм ямар сургаал малчнаас байгууллагатай гар хүрч чинь амар тэр малчин өөрийнхөө хүүхдтэйг аваад ирж байна. Тэгээд хүүхдийн байгаа гэж одоо бүх юм асуудал гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ сургууль Монгол уламжилт аж ахуй энэ эрчимсэн аж ахуй 3-ын хослол баримт болоод энэ Монгол яг ийм дэлгэсэн дэрлэг шиг энэ удамжлалт бол яг таарах. Тэгээ одоо нэг зарим газар бол юм шүү дээ. Одоо зарим газар шүү дийлэх шүү дээ. Хүүхдүүдтэй аваад эхнэр нь аймгийн төвөө сумын дэвтрээс суудаг. Нөгөө уулын ингэрд нөгөө бацсан тий хэцүү байгааз малдаа явж ирнэ хүүхдэн хоолнд тий тэгэхэд хүүхдээ ингээд баг төдөр өсрөөл 20 км 30 км яваад ирээд хүүхдээ ачаал төгтөд 5 хоног яах гэж асууж байна. Тийм чинь дотор байрны асуудал бид нар бол болохоор малчны хойдруулалтаар 3 хоногтой 4 хоног хичээл үзчихээ тэгээд 4 хоног гэрлүүгээ яваад энэ чинь бүр аслагдсан мал дээр хоол нутагтай асуудал бол хэцүү шүү дээ. Улаан ганц аав болснээс одоо социализмыг бас энэ дээр дурдахаас өөр арга байхгүй. Социализмын тул манай ээж аав нар чинь хамт малдаг байлаа шүү дээ. За бид нарыг барьж аваад сумын дөрөв аваад шүү дээ. Бид нар ч яг бас нэг юм итгүүлээд коммунизм гэдэг итгэдэг байсан үе. Гэхдээ өнөөдөр бол бид тэр үед ихтэй нэг даваа тал эцэг их хоёр хамт байсан юм. Өргөх юм байна. За тэгээ одоо тэрнээс ингээд урбалаад ингээд түүхийг харахлаа. Ээж дандаа тэгдэг тийм аавч тэгдэг. Манай ээж бол ерөөсө 10 минутын өмнө хэлэхэд бүгд 10 минут яг бэлэн байж байна. Яг гэр орох тийм эцэг ийм урал гэдэг байхгүй зүгээр яаж тоо яаж зүгээр тэгээд эцэг ихээсээ илүү бараг нэг найз нөхөд болох байх юм дээ. Тэгээд бид нар ч болохоор нэг тэгээд бас яг амьд холбоо гэдэг бас заавал ажиж бид өдөр толгой авчиж эцэг их нүүр туулж гол хийдэг. Тийм. Тэг чинь болоод ерөөсөө асуудал байхгүй. Энэ тэгээд
хамгийн гол онцлог нь юу би Улаанбаатар жоохон хөлөө энэ бухимдлахгүй. Би ерөөсөө уур уцаарахгүй надад байна. Тавар урд урдахаас улам дөнгө ороод их сайн авар болсон юм шиг харагдаад. Ерөөсөө бухимдлахгүй. Тийм ерөөсөө амар. Тэгээд л тайван амгалан тэгээд эсвэл нөгөө хотод ч тэгээд бухимдалаагүй юм тэгээд дээрэнд эцэг зарим нэг ирэхгүй бай, зарим нэг гинтийн таслах масгүй энэ чинь бол ерөөсөө тийм асуудал байхгүй. Ерөөсөө тэгэл. Тэгээ манай нэг эцэг итгэж амар юм багшаа. Бид эдгээр ч одоо гинт ингээд төмөр гэж бас явдаг шүү дээ. Тэг чи багшаа төмөр гарлаа хүүхдээ гэл аваад багшаа яадаг. Тэгээд ангид нь би номын уншуулаа сууж байгаа тэгээд эцэг нь санаа зовхгүй нөгөө яаж болоо орой авахгүй одоо автобус зогсчиход өгсөн байхгүй. Өөрөө мөнгөнд байж байгаа. Одоо цэцэрлэгт энэ жил манай багшнууд гэж бас ороодлаа нөгөө яг хүүхдээ ингээд сайхан тоглуулаад байж байна цэцэрлэгт нь. Тэгэхээр энэ орон нутгийн багийн энэ отрядын энэ юмуд бол маш сайн байхгүй. Аюу сайн. Тэгээд эцэгүүд наашаа заавал бүх шаардлага байхгүй. За тэгээд цэцэрлэг хажууд байна гэдэг чинь бас бидний орчин бас нэгдэж ирж байна л да. Бас урамсаг нэгдэж ирж байна. Хоёр дахь энэ цэцэрлэг сурсан хүүхдүүдийн гарч өгсөлтэй за тэгээ мэдээж байдал хүмүүжих гэх чинь хамаагүй болчихж байна. Одоо бас л энэ одоо хэрвээ энэ цэцэрлэг сургууль байхгүй болвол нөгөө хүүхдийн бас аймгийн төв хот энэ өвөө тэгэл яваад. Тийм. Нэгдүгээр аймгийн хүүхэд дагуулаад байгаа хүүхэд аймаг цэцэрлэг явуулна. Гүү бол одоо энэ хүүхдүүд цэцэрлэгт явахгүй байж эцэгтэй байж байгаа сургууль болохоор төвлөө биш. Тийм. Энэ ерөөсөө гайхалтай нөхцөл байдал ингээд ер нь одоо цаг төрийн хувьсгалын хувийн гэдэг бүх юм ингээд нийлээд ингээд нэг орцсон цуглуулаад Монгол хүний одоо сар улаан үндл оршин гэдэг л одоо жинхэнэ үзүүлсэн газар ч одоо танах боллоо. Тийм манай одоо би бас тийм дорн даймагийн засаг даргын тамга газар манай сумын засаг даргын тамга газар ерхий боловсролын сургууль манай энэ отрядын бол маш их харж үзсэн шүү дээ бидний бас яг тэр бид ч бас уснаас арай орчин өөр нөхцөл гэж байгаа. Гэхдээ бидний бол бүх орчныг бүрдүүлж өгсөн байхгүй хамгийн гол нь тийм. Юу байна уу яг бүгдийг бүрдүүлсэн. Бид нар бол цалин мөнгөн бол асуудал байхгүй шүү. Яг л аваад л аваад цаг хугацаанд буучин бидэрт бол стресс байхгүй. Гайхалтай. Энэ ч одоо яг жинхэнэ тэрийн оролцоог өгч одоо энэ шүү дээ. Тэгээд эцэг эхчүүдийн оролцоог өгөлтэй. Боловсрол бол яг жинхэнэ хүүхдийн өөрийнх нь оюуны чадамжийг эцэг эхчүүд багш нийлцэн хийдэг. Одоо жинхэнэ цэцэг ургуулж байгаа юм шиг байна. Тэгээд энэ нөхцөл байдал бүрдэн гэдэг чинь одоо бид нар жишээлбэл хүрээнд бол сургуулийг томруулаад 2000 хүүхэдтэй 3000 хүүхэдтэй гэдэг тэрийгээ сайн гэж нэмэлтүүд давхруулаад байдаг бол энэ үгүй юм байна гэдэг байна. Тийм. Би ч одоо энэ багийн сумын хотын сургуулиудад ажиллаж байна. Тэгэхэд одоо энд бол би ажилттай ш. Тийм сайхан тайван тал нутагтаа сэтгэл бодох юм байхгүй тайван дандаа зөв эко юм хэрэгжилж байна тийм. Тэгээд энэ сэтгэл сайхан хүмүүсийн юу ч сэтгэл санаа ч гэсэн тайван сайхан байна шүү дээ. Та ч өөрөө айлтгах юм. Би ч түүэн байна. Тэгээд нутаг хамаагүй тийм. Одоо энэ чинь юу байхгүй болсон шүү дээ. Нутаг хэрэг одоо оо жаргалтай газар хүн тогтлоо. Баярлалаа багш. Нөгөө би ч нэг сакс тоглохын харна гэсэн чинь өөрөө чи